Энэ бүхэн түүнийг хүүхэд байхаас эхэлсэн. Ээж нь түүнд үргэлж бөө сүнстэй харьцаж чаддаг болохыг зөвлөдөг байв. Өдөр бүр түүнд зураг гişүүлэг, бүр хачин чигтээ эд шидийн дүрс хүртэл өгч, гэвч тэр энийг хүлээн зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө замаар явахаар шийдсэн байлаа. Тэр хичээл сургаладаа бүх анхаарлаа төвлөрүүлж 10 жилийн дараа гэхэд амжилтанд хүрч амьдралынхаа оргил гүйж байсан яг тэр үед нэгэн осолд орж амь насаа алдав. Гэтэ хамгийн гайхалтай нь нас барсныхаа дараа тэр дахин төрсөн явдал байлаа. Өөр бие, өөр ертөнцид. Дахин төрөл үнэхээр байдаг байжээ. Ээж минь хэлсэн бүхэн үнэн байж. Хүн өөрөө тууж үзээгүй зүйлээ ойлгохгүй гэдэг шиг. Хит клип шидийн актын багш болсон байлаа. Багш болсон шалтгаан нэгэн үйл явдалтай холбоотой. Тэр өдөр урдны галт тэргэнд нэгэн залуу суухын тулд тасалбараа шалгуулж байлаа. Тэр залуугийн нэрийг Жон гэдэг байсан бөгөөд Жира гэх нэртэй хөгшин эрттэй зүг нэг тасалгаанд суулаа. Галт тэрийг хөдлөх цаг болж хөдөлж эхлэв. Энэ үед Жон Жирагийн уншиж байгаа зүйлийг харахад Уута вон тулсан эртний дайн дуслаа. Ялт гүнжийн тал оров гэсэн мэдээ байлаа. Жон тэр мэдээг унссны дараа тэгэхээр Уутагийн дайн эцэст нь нэг юм дуусчээ гэхэд Жира хөмсгөө загидан цагируугаа нэг харснаа. Тийм ээ. Хэзээ дуусах юм болоо гэж бодож байсан юм. Саяхан л хагуугийн тал зэргүүдээ бэхжүүлэх гэж хичээж байсан санагдах юм. Ингэж хоорондоо ярилцаж бие биентэй танилцж эхлэв. Жира Барон Эзэнтгүүрний нийслэл рүү явж байсан бөгөөд тэр нь жуулчдын дунд маш алдартай газар Экселийн Эзэнтгүүр нь хөгжлөөрөө үргэлж аялагч хамгийн тохиромжтой газар гэж тооцогддог байжээ. Харин Жонны очих ёстой газар нь Лизвент бөгөөд тэр Экселийн Эзэнтгүүрний актемд дөнгөж тэнцсэн байв. Жира үүнийг сонсоод бага зэрэг гайхаж ийм залуу настай актемд тэнцсэн гэдэг бол гайхамшиг гэж хэлэхэд магтаа сонссон Жонны нүрэнд инээмсэглэл тодорно. Тэд Уутагийн эртний дайны тухай дахин ярилцаж Жон нэгэн цуваараа эхлээд гүнжийн тал ялалт байгуулахад гол нөлөө үзүүлсэн хүн байсан гэх бөгөөд тэр нь хүчрэх гэлбичинч биш. Өндөр тулааны баатарч биш. Харин Мачи Белли нэртэй хөлсөн тайчин байсан гэж хэлжээ. Жира энэ зүгээр зохиомл цуу яриа биш гэдгийг мэдэж байлаа. Найрсаар инээмсэглэн Жоноос Сорын актемд багшлах гэж байгаа эсэхийг асуув. Жон тийм гэж хариулж 2 дугаар курсыг дааж хариуцахаар болсон хэлв. Жира үүнийг сонсоод бүр их гайхаж ийм залуу насндаа шууд 2 дугаар курсээс эхэлнэ гэдэг үнэхээр энгийн зүйл биш байлаа. Жон түүний бодсноос ч илүү авьяасан нэг юм байжээ. Гэтэл гэнэт Жира өөрийн хурд савингоор ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрлээ. Хэдэн секундын дараа гал тэрэгний доод хэсэгт дэлбэрэлт боллоо. Жира Жон хоёулаа маш ихээр гайхаж энэ гал тэрэг чи шидийн хамгаалалттай байж яагаад ийм зүйл болдог вүлээ? Энэ ямар нэгэн дээрэмчлийн бүлэг байх. Магадгүй тэдний байр худалдаач эсвэл язгууртан байх. Хэрвээ тийм бол тэдний дунд заавал шидтэн байх ёстой. Жира аюулгүй байдлаа хангахын тулд зогтох эсвэл нуугдах саналыг гаргав. Жон зам нээж төрүүлж явахаар болов. Тэр хаалгыг болгоомжтой онгойлгон гарч орчныг ажиглав. Тэд вагондоо хоёулахнаа байснаа мэдэж дараа нь Жирач мөн гарч ирв. Жон энэ гал тэрэгний тасалгаа бүр хамгаалтын шидтэй байх ёстой биз дээ гэхэд Жира үүнийг боломжгүй гэж бодов. Саний чимээ 3 дугаар вагоноос гарсан бололтой гэж хэлэхэд дээрэмч дэнд ирсэн 1-р вагон руу явсантай холбоотой байх. Учир нь язгууртнууд бүгд 1-р зэрэглэлийн тасалбарыг авдаг шүү дээ гэж ярилцаж байхад гэнэт цонхоор нэг дээрэмчин шил хагалан дотож өсөн орж ирлээ. Жира Жон хоёр дээрэмчнийг хараад Жира ямар нэгэн зүйл буруу байгааг мэдлээ. Дээрэмчин хутаг гарган Жон руу дайрлаа. Жон хурдан сэтгэж шид ашиглан дээрэмчнийг хөдөлгөөнгүй болгож газар тургав. Жира түрний алчилсан гэж бодсон ч үнэндээ түр зүр ухаан алдсан байлаа. Жон дээрэмчин рүү саваагаа чиглүүлэн гал тэрэг рүү дайрсан жинхэнэ зорилго чи юу юм гэж асуухад дээрэмчээ хариулсангүй. Харин бүр зэвэмжихтэй инээж Жонны уурыг хүргэхэд дээрэмчин Жон руу чам шиг новшнууд үхэх ёстой. Үүний дараа тэр самцаа нээхэд бүхэлд нь дэсэг бөмбөгөөр орсон байлаа. Тоолоор 1 секунд дээр ирэхэд Жон нэгэнт оройтсон байлаа. Улмаас дэсэг бөмбөг тэг секунд дотор Жон зогсож чадалгүй цуг дэлбэв. Жира өөрийн нүдээр Жон болон дээрэмчин хоёр
Үнс болон хувирахыг хараад маш ихээр зочирдов. Дэлбэрэлтээ сууж бууганы нэг тал нь байхгүй болсон байлаа. Дөнгөж сайхан танилцсан авиасыг залуу ийм харамсалтай байдлаар нас урна гэж Жирэ огт төсөөлөөгүй байлаа. Тэр үед Жирэгийн нүүрний арьс нь хуурсан байлаа. Тэр ууртаагаар өмсгөө загидан санаа алдаж ууг нь үнтэй авсан юмсан гэж хэлв. Маска хуулж авснаар манай гол дүрийн царай ил болно. Энэ бол манай вебтүний гол дүр болох Heathcliff Bertus, ариун Bertus-ийн хаан тусын хааны хүү байлаа. Өнгөрсний нэрийг харуул Heathcliff олон газар аялж өөрийн нэрийг байнга сольдог байж. Machiavelli гэдэг нь ч бас түүний хэрэгжилж байсан нэр бөгөөд тэр хугацаанд олон зүйл тохиолдож өөрийгөө ил гаргаж чаддгүй Heathcliff-ийн хувьд тэр нь анхаарал татсан явдал байсан юм. Аз бол гүншин тал ялалтаа тэмдэглэх хойгоор боломж гарч өөрийнхөө төрхийг хурд сольж чадсан ч Линз баруун руу явж явах замдаа ийм хэрэгтэй оролцолжээ. Тэр дээрэмчээ битгий хүчин дорногдсныхаа дараа хүртэл өөрийгөө дэлбэрэн хэн санахлаа. Магадгүй тэдний зорилго мөнгө биш харин энэ галт хэрэг байсан ч гэж магадгүй. Ингэж бодол давтан зогсож байтал галт хэргийн кондуктор гинт гарч ирв. Тэр баг зэрэг гайхсан шигчтэй байлаа. Heathcliff түүнд бусан явдлыг товчхон тайлбарлав. Сонссны дараа кондуктор баг зэрэг сандарч бусад зорчигчдыг нүүлгэн шийдвэрлэх гэж байгаагаа хэлв. Гэвч түүнийг Heathcliff хэвэн бус байгааг анзаарлаа. Кондуктор өгөө дуусаж амжаагүй байхад Heathcliff урагшгүй түүнийг үзүүрээс багалзуурдан унгаав. Heathcliff анхнаасаа ямар нэгэн сэжигтэй зүйл байгааг анзаарсан байжээ. Энэ портатын уулын бүсэд урдны галт хэрэг явж байгаа сэжигтэй байсан. Дээрээс галт хэргийн хамгаалтын шид хүртэл эвдэрсэн. Ийм зүйлийг хийхэд их хугацаа шаардлагатай. Амхан хэрэгжих зүйл биш гэхэд илчлэгдснээ мэдсэн даруйда тэр жүжиглэгээ болоод шууд хаягс төрхөө ил гаргав. Гэрчийг устгахын тулд довтлогыг оролцсон ч Heathcliff түүнийг дорхноо зогсов. Heathcliff түүнээс яагаад ийм зүйл хийснийг нь асуусан ч кондуктор огт дуурсангүй. Heathcliff түүний араас барин үзүүнд нь хотод толгон урагш явхад итгэн алхмын цаана маш их алах хүсэл мэдрэгдлээ. Heathcliff кондукторыг урагш түлхээд сумнаас болтов. Дээрэмчийн бүлэг түүнд ямар ч зай өгсөнгүй. Heathcliff-ийн байсан вагон руу бөөнөрөө дайрч орж ирээд ингэж бодож байхад амьд үлдсэн хүн хараад гайхшиж байлаа. Heathcliff гарч ирэн та нар хүмүүсийн амьдралыг шийддэг хий юм бэ гэхэд дээрэмч түүнийг хараад шууд буугаж эхлүүлэн буудах гэж оролдлоо. Гэвч тэдний буу ажилласангүй. Heathcliff эд шид ашиглан дээрэмчдийн бууг ажиллагаагүй болгосон байв. Гэтэл яг дараагийн өчигт өөр нэгэн шидтэн түүний шидийг ажиллагаагүй болгож дээрэмчдийн бүлэгт шидтэн байсан тодорхой боллоо. Тэр Heathcliff руу харж түүнийг өөртөө адилхан дөрөвдүгээр зэргийн шидтэн байх гэж бодов. Үгүй бол шидтэнгүүд түүний талаарх яриад харгасан байх ёстой гэж бодож хооронд Heathcliff чимээгүй ажилласаар байлаа. Галт хэрэг дэлбэрснээс хойш 10 минут өнгөрсөн байв. Галт хэрэг Арид уулын бүсийг давхад нэлээд хугацаа үлдсэн бөгөөд тусламж ирэхэд бас удах байсан тул Heathcliff тэнд найдаж чадахгүй байв. Тиймээс тэр удаан бодолгүйгээр гэнэт галт хэрэгнээс үсрэхээс шийдэв. Үүнийг харсан дээрэмчд бүгд гайхаж шидтэн нэг хүнийг шалгуулахаар явуулсан ч юу ч олж хараагүй тул Heathcliff-ийг үнэхээр үсэрсэн гэж боджээ. Гэвч тэд эндүрсэн байв. Анхаарал нь солиосон тэр мөчийг ашиглан Heathcliff нэгийг маш хурдан устгалаа. Дээрэмчдийн шидтэн Heathcliff-ийг дээрээс довтолж байгааг олж мэдэв. Тэд бүгд маш их гайхаж байлаа. Галт хэргийн хурдтай адил нисэх шид ашиглана гэж санаанд багтамгүй зүйл байв. Гэхдээ тэдний гайхах цаг биш байлаа. Шидтний тушаалаар дээрэмчд даруй хөдөлж сүүлийн вагоноор зогсож буй Heathcliff-ийг хөөж эхлэв. Гэвч Heathcliff маш ухаалаг байлаа. Гүйж байх зуураа тэр аль хэдийн дэлбэрдэг өргөх тавьсан бөгөөд энэ дээрэмчдэд үйлчилж байлаа. Шидтэн нүдэндээ ч итгэсэнгүй. Өмнө таарлаж байсан шидтэнгүүдтэй харьцуулахад Heathcliff огт өөр төвшөнд байлаа. Бүр хөлсний цэв шиг харагдаж байв. Гэнэт галт хэрэг хүчтэй донсолж эхэллээ. Шидтэн маш хурдан ойлгож, маш хурдан гүйсэн боловч тэр үед Heathcliff вагоныг салгаад зугтаж байлаа.
Тэр даруй араас нь хөөсөн ч аль хэдийн оройтсон байв. Тэд Heathcliff-ийн мөрийг алджээ. Гэтэ шиттэн түүний царайг тогтоож авсан байлаа. Тэр заавал өшөөг аавна гэж хэлээ байж байтал маш хүчтэй манагийн урсгалыг мэдэрч хаанаас гэдгийг нь олж чадсангүй. Эргээд харахад Heathcliff аль хэдийн өндөр түвшин шидийн тойрог гаргаад зогсож байв. Тэд хариулж хийж чадсангүй. Heathcliff-ийн ичэд итгэвчиж дээрэмчт рүү чиглэв. Хэдхэн оргийн дараа дээрэмчтийн гишүүд бүгд өгсөн байлаа. Шидтэн амьд үлдсэн ч нэг гар нь тасалсан байв. Тэр Heathcliff-ээс ийм зүйл хийсэнтэй огт гэмшихгүй байна уу гэжсэн. Үүнийг сонсоод Heathcliff та нар ламайг төрүүлж алах гэж оролдсон юм шүү дээ. Хүүгээс зогсохгүй. Маш олон гим зэмгүй хүмүүсийг хөнөөж энэ галт тэргийг сүрүүлчихэд одоо гимшил ёс суртахууны тухай ярихаас ичгүй байна уу гэж хэлээд Heathfield довтлох гэж байтал гэнт мөсөө өргөснүүд гарч ирэн шиднийг хоёр хуваалаа. Юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал мөнгөн хуйг өмссөн нэгэн бүсгүй гарч ирв. Тэр бол хааны харуулын ахлагч төмөр цус Veronica байлаа. Гэнэт буунд дасалтгүй гарч бусад вагонд амьд үлдсэн дээрэмчд гал нэж эхлэв. Рейцрүүд хамгаалтын шид ашиглан сумыг хааж дараа нь гартаа инээрийг хуримтлуулан тулгааны шид хэрглэж байлаа. Тэр урагш хүчтэй дайрч дээрэмчдэд хариу үйлдэл үзүүлэх боломж олгосонгүй. Рейцер маш хурдан хөдөлж дээрэмчдийг нэг нэгээр нь дарж авсаар байв. Хоёрдугаар вагон цэвэрлэгдлээ. Нэгдүгээр вагон цэвэр зорчигчдыг хамгаалтанд авлаа. Энэ үед Veronica Рейцераас ирж буй мэдээллүүдийн анхаарлаас сонсож байлаа. Дэд ахлагчаа илтгэхий зөвшөөрнө үү? Бид бүх вагоныг цэвэрлэж дууслаа. Тэр тэднийг магтаж бүгдээрээ сайн ажиллаа гэж хэлээд тушаалаа өглөө. Зорчигчдыг дараагийн бодол хүртэл аюулгүй хүргэж өг. Хэсэг хугацааны дараа Elizabeth-ийн төртөн дээр ирэхэд Heathfield дасгалгаандаа сууж байлаа. Тэр үед Veronica ойртон ирж та зүгээр нь оёдоо. Террористууд таныг гэмтээгүй үстэй гэж асуулаа. Heathfield даруйхнаар та нарын ачаар зүгээрээ би зүгээр л бодолд автсан байсан юм а гэж хариулав. Тэгвэл үнэхээр сайн байна. Намайг Veronica Devil гэдэг. Heathcliff өөрийнхөө нэрийг хэлэх гэж байтал гэнэт нэгэн дуу яриаг таслаа. Ярианд нь саад болсон дуучлаарай. Юу болсон юм бол гэж асуухад та Рейцрүүдийн хамгаалагч мөн үү? Тийм ээ би дэд ахлагч Veronica Devil гэв. Би Elizabeth хотын цагдаагийн газрын байцаагч Remulus байна. Ард тувлын бүсэд галт тэрэг рүү халдсан тухай мэдээлэл авсан. Тийм ээ. Бид бүх террористуудыг устгасан. Та нарын хийсэн үйлдэлд бид маш их талархаж байна. Гэхдээ тайлан дурддагдаагүй зарим зүйл байна. Юу вэ? Галт тэрэг маш хурдан барьцаалагдсан. Тэдний дунд шидтэн байсан ч гэсэн тэд шидийн хамгаалалтын галт тэрэг рүү маш хурдан нэвтэрсэн. Veronica гинт гайхан сэжиглэж байгаагаар энэ галт тэрэг доторх хэн нэгэн террористууд туссан байж магадгүй гэж бодож байгаа. Таны хэлсэн зүйл боломжтой л юм. Гэхдээ энэ бол зүгээр таамаглал. Сэжигчдний хэн болохыг тогтоосны дараа бид хүмүүс хэлье. Ойлголоо. Та сонссон мэт. Асуудал орчлоо. Жирагийн бүрд ямар ч асуудал байгаагүй. Дасалбарыг хэвэн удлаж авсан. Асуудал бол миний царай. Яаж шаарсан 40-с дээш насны хүний царай биш. Азтай бол эрүүдэн шүлтэнд орно. Үгүй бол шууд цаацвал гадаа Рейцер байцаагч нар. Тэгээ дээрэс нь Veronica яг хажууд байна. Тэр яг гэмт хэрэгтнүүдийг үзий яддаг баг. Гэхдээ намайг сэжиглэн гэж бодвол уучлаарай. Зорчигчдын жагсаалтыг авахд бага зэрэг утчлаа. Би зүгээр л таны хэн болохыг шалгаж байна. Хэрв таны дасбар байвал үзэж болох уу? Энд байна. 403 дугаар тасалгаанд асуудал байхгүй. Ойлаа хараа. 20 орчим настай Лютер мөн 40 орчим настай Жира гэдэг хүн байна. Нөө хүн хаана вэ? Тэр гал тэрийг халдлагад төрсгүйгээр дэлбэрэлтэнд өртсөн. Ард түвлийн бусаар явж байх үед болсон болохоор харамсалтай нь хавцруу унсан. Үлээгээрэй. Энэ хүн сэжигтэн байх боломжгүй. Юу? Бид нэрийг очиж байгаа террористуудтай тулдаж байсан. Хэрвээ үнэхээр хамсаатан байсан бол яагаад тэгнэ гэж энэ тулдсан гэж юу? Ойлголоо. Ноён Лютер. Та саяхан Сорон ахид тэнцсэн юм уу? Сорон гэж юу? Та хоёр ойлгосноор би Сорон ахид шинээр томилогдсон профессор Лютер байна. Эхнийхээ дуурай энэ үргээ дуусгая. Юу та нарт таалагдсан бол like and subscribe
Мэдээж part 2-оо айл болох хурдан та нартай хүрэх болно. За тэгээд дараагийн дугаараар уулзъя.